Бүгдээр хамт залбирцгаая. Биднийг хайрладаг, ариун инэрэнгүй Тэнгэр доршигч бидний Бурхан Аав минь. Бид Бурханыг мэдэхгүй байхад Бурхан та түрүүлэн биднийг хайрлаж, биднийг нүгэлтнүүд байхад биднийг өрөвдөн, Бурханаас холдон хор мөхийн дайсан болсон байхад Эзэн Есүс бидний төлөө өмнөөс минь өгч урсгасан үнэт цусаараа бидний нүглийг мөнхөд угааж өгсөн талархаж байна. Өнгөрсөн 1-7 хоногийн турш олон хүмүүс хамтдаа цуглан Бурханыг мэдэж, Бурханы нэгүслийг ухаан авралт хүргэсэн гэдэгт итгэн талархаж байна. Эзний үнэт цусаар золигдсон бид одоо үлдсэн амьдралаа Бурханы хүүхдийн ёсоор зохистой амьдрахад бидэнд нэгүсэл ба үг ариун сүнсний хүчээр илүү ихээр хүчрхэгжүүлэн бид үлдсэн амьдралаа Бурханы хүүхдийн ёсоор ичих зүйлгүй амьдрахад мөн удахгүй дахин ирэх эзний алдрын өмнө зогсох үед бидний бүх амьдралыг удирдан захирч өгөөрэй. Бидний дунд одоо ч Бурханы нэгүслийг үннээр ухаараагүй хүн байгаа бол сэтгэлийг нь нээн Бурханы агуу гайхамшигт хайр ба нэгүслийг ухааран мөнхийн ам ба алдарт найдварыг хамт олохын тулд удирдах өгөөрэй. Энэ ертөнц өдрөөс өдөрт эмх замбраагүй болж гим нүглэр дүүрч байна. Ганц өдрийн дотор ч юу тохиолдохыг мэдхийн аргагүй билээ. Бурханы тусламж өгүйгээр бид энэ хормоо ертөнцийг ялах аргагүй, зөв амьдрахч аргагүй билээ. Эзэн та үг ба мэрэгэн ухаан ариун сүнсний хүч чадлаар биднийг үргэлж сахин хамгаалж удирдах өгнө. Энэ цагт ч мөн Бурхан та бидэнд илчлэхийг хүсэж байгаа эзний үг, эзний ариун хүсэл бидний хийх ёстой ажлуудыг илүүгээр заан сургаж өгөөрэй. Орондоо ярих манай чуулганууд, дэлхийн олон чуулганууд, бэрхшээл дунд сайн мэдээ тарааж байгаа бүхий л ахан дүүс нарт Бурхан та нэгүсэл ба үг ариун сүнсний хүч чадлаар дүүргэн өгч төгсгөлийн үед эзний даатгсан сайн мэдээний тараах үүргээ сайнаар биелүүлэхэд туслаарай. Энэ бүх цагийг эзэн ариун сүнс тань даатхан бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны баг дуулнаа.
За Библиэс харцгаая. Матай 13 дугаар бүлэг. Матай 13 дугаар бүлэг 44-өөс Матай 13-ын 44-өөс 50 хүртэл би уншия. Матай 13-ын 44-өөс уншия. Тэнгэрийн хаанчлал нь талбайд нуусан эрдэнэ адил юм. Түүнийг хүн олоод нууж баярсандаа явж өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авна. Бас Тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хаягч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод тэр явж өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна. Мөн Тэнгэрийн хаанчлал нь төрөл бүрийн загас барихаар тэнгист хайсан том тортой адил юм. Тор дүүрмэгц тэд түүнийг иргэдээр татаж гаргаад сайныг нь савнд хийн, харин мууг нь хайна. Үеийн төгсгөлч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж зөвтийн дундаас ёрийн мууг ялгаж тэднийг галтай зууханд хайна. Тэнд уйлаан шүд хавирх нь буй. За энэ хүртэл байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд өдөр бүр цуглааж хичээнгүйлэн Библиэс суралцсан. Гадаа хүүтэн байхад маш олон хүмүүс наашаа хурж ирэн инженеэр оролцож энэ удаа Бурхны нэгүслийг ухаан аврагдсан хүмүүс олон байгаа гэж бодож байна. Үүний төлөө хамтаа залбирэн мөн оролцсон бүхэл хүмүүстээ баярлалаа. Өнөөдөр сая уншсан үгээр дамжуулаад сургаалын маань сэдв талбайд нуусан эрдэнэ гэж тогтоосон байна. Есүс эзэн маш чухал үннийг хэлэх үедээ хүнд ч бай ойлгоход их амархан сургаалт зөвлөлөөр үгээ айлдаж байсан олон тохиолдлууд бий. За тиймээс энд Тэнгэрийн хаанчлал нь гэсэн байна. Сургаалт зөвлөлөөр дамжуулан хэлж байгаа учраас Тэнгэрийн хаанчлал гэдэг нь энэ ертөнцийн хүмүүсийн сүнсийг аварч диваачнд хүрэх ард түмэн болгон бэлтгэн тэр ажилтай адилхан юм аа гэж сутгатай. За тиймээс Матай 13 дугаар бүлэг дээр олон сургаалт зөвлөлийг хэлж өгсөн Тэнгэрийн хаанчлал нь Есүс эзэн ертөнцийн ирсэн зорилго, ертөнцийн гимнүүдийг аварч Бурхны хаанчлал диваажин руу дагуулan явахын тулд ирсэн. За тиймээс хүний сүнсийг авран диваажинд хүргэх тэр ажил бол үүнтэй адилхан юм аа гэж тайлбарлсан байна. Талбайд нуусан эрдэнэ адил юм. Талбайд нуусан эрдэнэ. За энэ юуг хэлж байгаа болоо? Эртний хүмүүс ямар нэгэн эрдэнэ үнэтэй зүйл байх юм бол гэртээ хэрвээ хадгалчихвал хулгайч дээрэмчин орж ирээд түүнийг нь булаагаад явчих боломжтой, аваад явчих боломжтой байсан учраас хүнд ч мэддэхгүй газарт булан нуудаг тийм зүйлсүүд байсан юм шиг байна. Эрдэнэ зөвхөн өөрийнхөө л мэдих тэр талбайд нуусаа гэж байгаа. За гэтэл их удаа хугацааны дараа тэр талбайд нуусан байсан хүн хүртэл өөрөө энэ ертөнцөөс хайлан. За тэгвэл хинч мэдэхгүй байвал тэнд эрдэнэ нуугдсан байгаа юу үгүй юу гэдгийг хинч мэдэхгүй. Өмнө нь нэг удаа нэг хүн маш их хэмжээний мөнгийг бүр байх газар олдоогүй гин. Банкнд бол нөгж болох байсан. Гэтэл банкнд өгчих юм бол ямар нэгэн асуудал гарахгүй, их татвар энэ төр хураалгах вэ гэжсэндээ сармисны талбай дээр булсан гэж байгаа. Сонин дээр гарч байсан тийм ээ. Та түүнийг мэдээд маш олон хүмүүсийн үдэн дээр сармисны талбайн дээрээс тэр мөнгийг ухаж гаргаж байсан байгаа. Талбайд нуусан эрдэнэ
гэж хэлсэн байна. Тэр удаан хугацааны дараа түүнийг хүн олоод нууж баярлсандаа явж гэж гарч байна. Хэн үүнийг олсон байх вэ? За магадгүй тэр талбай дээр ажиллаж байсан өөр хүн. Тийм ээ, тэр талбайг нь зээлээд газар хагалсан байх тохиолдол бий, тийм үү? Гэтэл анчсан газарт ямар нэгэн тулаад юу юм болоо гэж бодоод ухаад үзтэл Эрдэнэсийн авдар байна гэж бодъё. Ямар сони юм бэ гэж онгоолгоод үзтэл маш их хэмжээний эрдэнэ тэн дотор байж байна. Үнэхээр гайхсандаа хурдхан шиг нууж гин. Яагаад гэхээр өөрийнх нь талбай биш учраас тэр талбайд нуусан эрдэнэ бол тэр талбайн эзнийг зөв шүү дээ. Тийм биз дээ? Өөр хүн үүнийг нь гаргаад ирэх юм бол эн чинь бусдын зүйлийг хулгайлж байгаа хэрэг болох учраас тэгээд авчих боломжгүй байна. Тиймээс энэ хүн үүнийг мэдсэн байна. Энэ талбай дээр маш их хэмжээний эрдэнэ байгаа юм байна. За тэгээд түүнийг хүн олоод нууж баярлсандаа явж өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авнаа. Баярлсандаа явж өөрт байгаа бүхнээ зараад ямар хэмжээний зүйл байсныг мэдэхгүй тийм ээ, гэр орноо зарсан баг. Талбайгаа зарсан баг. Бүр халбах сэрээгээ зарсан баг. Тэг гэрт байгаа бүхэл юм магадгүй бүгдийг л зарсан байж таарна, тийм ээ. Тэгээ бусдын талбайг түрээслээд ажиллаж байсан хүн учраас гэтэл өөрт байгаа бүх зүйлээ заран тэр талбайг худалдан авнаа гэсэн байна. Яагаад өөрийнхөө бүх зүйлийг зарж талбайг худалдаж авч байгаа вэ? Ойлгомжтой шүү дээ. Тэр талбай дээр юм тарихын тулд биш, харин тэр эрдэнсийн төлөө. Ямар ч байсан эхлээд тэр талбайг худалдаж аван өөрийнхөө болгочих юм бол түүний дотор байгаа зүйл нь өөрийнх нь болно. Тэр эрдэнийн төлөө тэр эрднийг өөрийн болгохын төлөө өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авнаа. Яагаад Есүс Тэнгэрийн хаанчлал гэж хэлэнгээ энэ сургаал зөвлөлийг айлтсан болоо? Түүний өмнө 38 дугаар ишлэлдэр харах юм бол талбай нь ертөнц юм аа. За тэр үг байгаа үстэй. Энэ талбай бол ертөнцийг зүйрлэн хэлж байгаа юм. Талбай нь ертөнц юм. За тэгвэл талбайд нуусан эрдэнэ нь юу юм болоо? Талбайд нуусан эрдэнэ. За энд хэлж байгаа зүйл маань бид бүхний тэмээд дахиад нэг жоохон бурхны байр сууриас бодож үзэх хэрэгтэй. Бурхан энэ ертөнцийг дээрээс өнгийн харах үед Эхлэл 3 дугаар бүлэг дээр Адам гим нүгэл хийснээр хараагдсан ертөнц болсон тийм үү? Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Хөдөлмөрлөн ажиллаж байж ич энэ газар хүнд хоол хүнсийг өгнө. Тэгээд талбай дээр хүмүүс ажиллах ёстой. Зовж зүдрэн амьдралаа залгуулахын тулд энэ бол ертөнц юм. Гэтэл за энд хэний ч мэдэхгүй эрдэнэ нуугдсан байж байна. Эрдэнэ гэж юу юм бол? Бурхныг харах үед хамгийн дөрөнд энэ ертөнц бол гим нүглээр дамжуулан хараагдан хүмүүс амьдрахын тулд хөдөлмөрлөн зүтгэх ёстой газар. Гэхдээ Бурхныг харах үед энд эрдэнэ нуугдсан байж байгаа. Эрдэнэ гэж байгаа нь Эхлэл 1-р бүлэг дээр харах юм бол Бурхан түмэн бодисыг бүтээж хамгийн түрүүнд дэлхийг бүтээгээд дэлхий дээр ургамал ногоог төрөл төрлөөр нь амьтдыг төрөл төрлөөр нь бүтээсэн. Хамгийн сүүлд нь Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээсэн гэсэн байна.
хүнийг яагаад Бурхны дүр төрхийн дагуу бүтээсэн гэсэн болоо. Хүн бол амьтан биш юм аа. Мэднэ үстэй. Ургамал тийм ээ. Ургамал бол амьтны төлөө бүтээгдсэн байна. Тэр ургамал болон амьтад тэр чигтээ хүний төлөө бүтээгдсэн. Хүн амьдрыг хэн бол ургамал байх ёстой, амьтад байх ёстой. Хүн Бурхны төлөө бүтээгдсэн байна. Бурхны төлөвлөгөө, зорилгын тулд бүтээгдсэн. Хүн бол амьтан биш. Тиймээс Дуулал 49:20 дээр харах юм бол хүн үнэхээр эрхэм үнэтэй гэж гарч байгаа. Үн хүндтэй гэдэг маань үнэхээр эрхэм чухал. Яагаад тийм эрхэм үнэтэй вэ? Хэдийгээр хүн гим нүгэл дотор амьдарч мөн харагдсан энэ газар дээр зов зүдрэн амьдарч байгаа ч хүний дотор Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс байгаа. Тиймээс эрхэм үнэтэй гэсэн байна. Үн хүндтэйч. Үн хүндтэй гэдгийг юу гэдгийг мэдэхгүй байгаа хүн бол танихгүй хүн нь үхэж мөхөх адгуустай адил юм аа. Хүн сүнс байхгүй бол амьтнаас ялгараад байх юм байхгүй үстэй тийм ээ? 2 дугаар Петр 2:12 дээр харах юм бол ухаараагүй хүн бол баригдаж устгахын тулд зөнгөөрөө төрсэн адгуустай адилаа. Амьтныг бол хүн барьж иддэгсэн ч эсвэл өөртөө хэрэгэлдэгсэн ч хүний төлөө бүтээгдсэн байгаа. Тиймээс Эхлэл 1:28 дээр харах юм бол Бурхан хүнд айлдан хэлэхдээ далайн загас огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгаа гэж хэлсэн. Далайн загас огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтад бүх амьтад хүн тэрийг хэрэгэлдэгсэн ч эсвэл барьж иддэгсэн ч өөрийнхөө дур зоргоороо хэрэглээ. Энэ бол хүний төлөө бүтээгдсэн. Амьтан бол үүнээс илүүгээр ямар нэгэн өөр зорилго байхгүй. Тиймээс амьтан бол баригдаж устгахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуус юм аа гэж хэлсэн байна. Баригдаж устгахын тулд харин хүн бол устгахын тулд үхэхийн төлөө биш юм аа. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн үхэхийн тулд тийм ээ үхээд дуустдаг амьтантай адилхан хүнийг бүтээсэн юм биш ээ. Хүнийг Бурхны дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг нь махбодыг хэлээд байгаа сүнсийг хэлж байна тийм үү? Иохан 4:24 дээр харах юм бол Бурхан бол сүнс. Сүнслэг дээр оршихуй. Хүнийг Бурхны дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг нь сүнсийг хэлж байгаа. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн гэдэг нь Бурхны хайрын хос нь болж хүн гэдэг тийм ээ амьтан хичнээн дуртай хайртай амьтан байсан ч хүний хос болох аргагүй шүү дээ тийм үү? Хүнтэй адилхан хүн бий байж ижил тэр нь хос нь болж чадна. Яг үүнтэй адилхан Бурхны хайрын хос нь Бурхантай адилхан сүнслэг нэгэн байх ёстой юм. Сүнстэй байх ёстой. Тиймээс Бурхны хайрын хос болгохын тулд Бурхны дүр төрхийн дагуу бүтээсэн байна. Мөн нэг зүйл бол Бурхны үр хүүхэд болгон Бурхны өв залгамжлагч болгохын тулд байна. Бид Бурхны өв залгамжлагч болно гэдэг чинь их онцгой зүйл шүү дээ. Юуг өв залгамжлан авах вэ? Бурхны хаанчлалыг, Бурхны улсыг. Өөрийнхөө хайрладаг үр хүүхэдтэй өөрийнхөө хамгийн сайхан зүйлсийг өгөхийг хүснэ. Тийм биз дээ? Хайртай хүүхэдтэй хамгийн сайн сайхан булганыг өгөхийг хүсдэг шиг Бурхан хүнийг хайрлахын зэрэгцээ Бурхны хаанчлалыг өв болгон өгөхийг хүсдэг. Тиймээс Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн байна. Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс Бурхныг харах үед хамгийн эрхэм үнэтэй оршихуй байна. Тиймээс Исая 43 дээр харах юм бол
Бурхан Израилийн ард түмнийг үн хүндтэй гэж хэлсэн. Зөвхөн Израилийн ард түмнийг хэлээд байгаа биш шүү дээ, тийм ээ? Израиль бол сонгогдсон ард түмэн, түүний хойно аврагдсан бүхий л итгэгч нарыг зааж хэлж байгаа үг юм. Үнтэй, хүндтэй юм аа. Тиймээс хүний сүнс бол Бурханыг харахад хамгийн үнтэй, хүндтэй оршихуй байх нэ. Бурхантай адилхан Бурханы улсад мөнхөд алдрыг эдлэнгээ амьдрдаг болгохын тулд Бурханы дүр төрхийн дагуу бүтээсэн байна. Бурханы дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг нь Бурхантай адилхан болгохын тулд байх нэ. Ямар гайхалтай зүйл биш гэж байна. Үүнийг мэдэхгүй байх юм бол тэгэл үхэж байгаа л дуусна үст. Үхэл дуусна үсттэй. Сайхан амьдарч байгаа л тэгэл дуусна. Тийм биш шүү дээ, тийм үү? Хүнийг Бурхан тэгэж бүтээгээгүй байна. Тийм учраас талбайд нуусан эрдэнэ энэ талбай байна. Гим нүглээр дамжуулан хараагдсан ертөнцийг зааж байна. Тэр газар дээр хүмүүс аж амьдрахын тулд зов зүтгэж Бурхан энэ ертөнцийг харахтаа тэнд Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн хүн байгаа, сүнс байгаа. Энэ бол Бурханыг харахад үнэхээр эрдэнэ юм. Мэдэж байгаа үстэй, тийм ээ? Тиймээс талбайд нуусан эрдэнэ гэдэг нь юу вэ? ертөнцийн ямар нэгэн эрднийг яриад байгаа юм биш, тийм үү? Матай 16-гийн 26 дээр харах юм бол Есүс айлдахдаа ер нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амийнхаа оронд хүн юугаа өгөх вүлээ гэж хэлсэн. Бүх ертөнцийг олж авсан ч түүгээр солихын аргагүй ам гэж хэлсэн байна. Энэ бидний махбодын хэдэн 10 жилийн амийг хэлээгүй. Хэдэн 10 жил амьдарч байгаад үхээд дуустдаг гэх юм бол амьтнаас ялгараад байх юм байхгүй байгаа үстэй. Амьтан хүртэл үнэхээр урт насалдаг амьтад бий. Хэдэн 100 жил насалдаг амьтад бий. Яс мэл хийхэд 500 гаруй жил амьдардаг гэж байна. Тэнгэр тэр дур зоргоороо нисдэг. Тэр нүүдлийн шуудыг харах юм бол нүүд өрөмхийн зур хэдэн километрийг шууд туулдаг гэж байгаа. Дээрээс нь номхон далай тэр шунган шумбуж үе загас жарахаа нүүд. Тэр ууланд байгаа аратан амьтад үнэхээр гоё шүү дээ, тийм үү? Гэтэл тэд хүн шиг ин бодож сэтгэж санаа зовж хорон муу зүйл, бохир зүйлд дурлдаггүй. Үнэхээр махбод төдийг гэх юм бол амьтнаас ялгархан байхгүй. Гэхдээ түүний дотор Бурханы дүр төрхийн дагуу Бурханы хайр болон Бурханы үр хүүхэд болсон түүний төлөө Бурхан бүх зүйлээ өгөхийн тулд Бурхантай адилхан алдрыг эдэлхийн тулд ариун зорилгоор бүтээгдсэн тэр сүнс байгаа учраас Бурханы бүтээсэн бүхэл бүтээл дундаас хүн гэдэг нь хамгийн эрхэм үнэтэй. Тиймээс дуулал 144 дээр харах юм бол аяа эзэн хүн гэгч нь юу болоод та түүнийг мэддэг юм бэ? Хүний хүү гэгч нь юу болоод та түүнийг тухай боддог юм бэ? Сансар өтргөө түмэн бодисыг бүтээсэн ариун Бурхан Бурханыг харах үед хүн гэдэг нь үнэхээр хайхын аргагүй Библиэр гарч байгаа өт мэт хүний хүү гэж хэлсэн. Бурханыг харах үед гэхдээ Бурхан яагаад тэр хүнийг тэгж бодно вэ? Яагаад ингэж хайрлана вэ? Яагаад вэ? Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс байгаа учраас тийм байх нэ. Тиймээс Исая 57 дугаар бүлэг дээр өндөрт өргөмжлөгдсөн үнэхээр хамгийн өндөрт түүнээс өндөр зүйл гэж байхгүй ариун хэмээх нэртэй нэгэн ин айлдав. Би өндөрт ариун газарт оршдогч даруй сүнстэй хүнийг сэргээхийн тулд зүрхнээсээ гимсэн хүнийг сэргээхийн тулд гимсэн бас даруй сүнстэй хүнтэй би хамт байдаг. Бурхан үнэхээр өндөр ариун газар оршингоо энэ ертөнцийг өнгийн харж даруй сүнстэй хүн гэдэг нь юу вэ? Бурханы өмнө өөрийгөө аварж өгөхийг үнэхээр хүсэж байгаа тэр хүн гимсэн өөрийн гим нүглийг улаан Бурхан руу эргэн ирэхийг хүсэн
гимссэн хүний сэтгэлийг сэргээхийн тулд юм аа. Бурхны дүртөрхийн дагуу бүтээгдсэн тэр сүнс Бурханд гим нүглийг өгсөн. Гэтэл тэр сүнсийг амьлуулахын тулд сэргээхийн тулд гэсэн байна. Би мөнхөд заргалдахгүй, үргэлж ууртай байхгүй, эсвэл сүнс бүхэн миний бүтээсэн амьсгалууд ч өмнө минь сулдах болно. Бурхны өмнө хүн гим нүгэл хийснээс болж эден цэрлэгээс хөөгдөж, газар хараагдж, хүнд хөдөлмөр зовлон зөвшөөрөн өгж, эмэгтэйчүүдэд төрөлтийн зовлон өгсөн байна. Ирчүүд нь духныхаа хөлсийг туслуулан хоолоо олж иднэ. Тиймхүү амьдрсаар гаж хорондоо буцнаа. Энэ бол гим нүглийн хэн хөлс байна. Гэхдээ Бурхан хүнд би мөнхөд заргалдахгүй. Гим нүглээсээ болж хүн төрлөختөнд зовлон өгсөн гэдэг нь Бурхны яг жинхэнэ сэтгэл нь биш юм а гэсэн. Хүн гим нүглээ өчөөд Бурхан руу эргүүлэн ирэхийн тулд буруу зам руу явсан хүүхдээ сахилгажуулаад саваатж байна. Энд чинь хүүхдээ үзэн ядаад өвхүүлэхийн тулд гэж байгаа биш шүү дээ. Харин буруугаа ойлгож эргээсэ гэдэг шиг Бурхан гим нүгэл хийсэн энэ хүнд хараагцсан энэ газар дээр хөдөлмөр зүтгэлийг өгсөн нь жинхэнэ сэтгэл нь биш юм. Та тиймээс гашуудал 3:33 дээр хүнд зовлон шанал өгсөн нь зүрхнийхээ угаас тэрээр хүсдэггүй гэсэн ба. Бурхны жинхэнэ зүрх сэтгэл нь биш. Дахин уучлж авралт хүрэхийг үнэхээр хүсдэг байна. Би мөнхөд заргалдахгүй, үргэлж ууртай байхгүй, эсдэггүй сүнс бүхэн миний бүтээсэн. Бурхны бүтээсэн тэр амьсгалууд өмнө минь сулдах болно. Сүрэх үе гэсэндэ. Хүн өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг өрөвдөн хайрладаг шиг Бурхан хүнийг ямар их хайрладаг болоо. Давид хэлэхдээ эцэг их минь намайг орхисон ч Бурхан бол орхихгүй гэсэн. Тиймээс Бурхан гим нүгэл хийсэн хүнийг хүндрэлтнийг хайрладаг. Талбайд нуусан эрдэнэ гэдгийг их амархнаар хэлье гэвэл харагдсан энэ газар дээр амьдарч байгаа хүний сүнсийг Бурхан харах үед эрдэнэ гэсэн байна. Бурхныг харах үед хүний сүнснээс илүү эрхэм зүйл гэж байхгүй. Тийм биз дээ. Хүн өөрийнхөө төрүүлсэн хүүхдүүд бий, тийм үү? Өөрийнхөө төрүүлсэн хүүхдээ ямар нэгэн эрдэнээс илүү хайрлахгүй гэж үү? За нэг дээр үеийн үлгэрийн номдэр харах юм бол нэг хаан алтанд бүр тийм их дуртай гэж байгаа юм. Тэгээ Бурханаас их хичээнгүйлэн гуйсан, залбирсан гин. Миний хүрсэн болгон бүгдээрээ алт болгож өгөөч. За болж байна. Би чиний залбирлыг сонслоо гэсэн. За тэгсэн хүрсэн чинь энэ шууд алт болж байгаа юм. Тэр жигтэй алт. Гэтэл цорын ганц өөрийнх нь гүнж нь өглөө хурж ирээд ааваа гэж тэврээд авсан чинь алт болчихж байгаа юм. Гоё юу вэ? Гүнж нь алт болчихлоо. За тэгээд өөрийгөө ямарч хэрэгцээгүй шуналтай байжээ гэдгийг өчсөн гэж байгаа. За өчсөн гэж байгаа. Тэрний дараа яасныг мэдэхгүй. Хүн бас өөрийнхөө төрүүлсэн хүүхдээс ч илүү хайрладаг зүйл гэж өөр байдаггүй. Энэ бол угаасаа энгийн зүйл юм. Тэгэх тусмаа Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнсийг ямар их хайрлах болоо. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан учраас цорын ганц хүүгээ өгсөн. ертөнцийг хайрласан гэдэг чинь ертөнц дээрх амьтныг хайрласан гэсэн үг үү? ертөнц дээрх хүн энд байгаа би болон та бүхэн та надад хайртай гэж Библи хэлсэндээ ямар их хайрласныг бид нар мэдэхгүй. Эфес 2:4 дээр харах юм бол өршөөлөөр баян Бурхан маань. Өршөөл гэдэг чинь өрөвдөн хайрлаж байгаа. Бид гим нүгэл хийгээд одох тэр үедээ уурлан хэлгэндэгч гэлээ. Энэ гим нүгэлтнүүдийг Бурхан өрөвддөг. Гим нүглээсээ болж сүрэх үе гэсэндээ тиймээс өршөөл гэдэг нь өрөвдөх. Биднийг хайрлсан авууга хайраараа өршөөлөөр баян Бурхан маань. Тэр ямар агуу хайр вэ? Авууга хайр гэж хэлсэн байна. Тэр агуу хайр миний сэтгэлд
Гэрэлтэн цацархад хөөр баяр ирнэ. Энэ агуу хайр Бурхны тэр хайр. Ауга хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотор өгсөн бидний Христтэй хамт болгосон юм. Алдаа зөрчил дотор өгсөн биднийг амьлуулахын тулд өөрийн цорын ганц хүүгээ илгээж, дүр болгон хүний дүрээр илгээгээд махбод дээр гим нүгэлгүй тэр Есүс дээр гим нүглийг тохож загалмай дээр цовдлон өгөхөд хүргэсэн. Есүс дахин амьсантай зэрэгцэж тэр нэгүсэлд итгэсэн хүн гим нүглээс хамааралгүйгээр мөнхөд аварж өгөх тэр ажлыг гүйцэтгэсэн байна. Бурхан хүний сүнсийг ямар их хайрладаг болоод хүний сүнсийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц хүүгээ хүний дүр төрхөөр илгээж загалмай гэдэг чинь Ромын цаг үеийн хамгийн том гим нүгэлтэй хүний хамгийн хэрцгийгээр хороодог цаазын давцан байсан. Тэнд гим нүгэлгүй Бурхны цорын ганц хүү загалмай дээр цовдлогдсон өөд болсон бидтэй тийм үү? Энэ үнэхээр аимшигтай ташуурдалтыг амссан загалмай ялыг үүрсэн байна. Хоёр гартаа, хоёр хөлдөө хадуулж, толгойдоо өрөөс тэтмийг зүүж, өглөөний 9 цагаас үдээс хойш 3 цаг хүртэл 6 цагийн турш тэр цусаа бүгдийг нь урсгаж хамгийн сүүлд нь гүйцэлтлээ гэж хэлээд амьсгал хураасан. 3 цагийн турш тэнгэр тас харанхуй болсон. Нар хүртэл гэрлээ алдсан байна. Газар жичирсэн байна. Тэнгэр хүртэл уйлж, газар хүртэл уйлсан. Бурхан өөрийн цорын ганц хүүгээ золиослон биднийг аварсан тэр нэгүслээс илүү агуу зүйл гэж байхгүй. Тиймээс өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авна гэдэг нь Бурхан өөрийн цорын ганц хүүгээ золиослож гим нүглийн хөлсийг төлсөн гэдгийг хэлж өгч байгаа юм. Энэ хамгийн ихний сургаал зөвлөлийг сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ бол хүний хийж чадахгүй зүйл. Гим нүглээсээ болоод хараагдсан газар. Энэ дээр байгаа хүн ямар авьяас чадвараар, ямар нэгэн аргаар энэ хараалаа шийдвэрлэх боломжтой юу? Өөрт байгаа бүхнээ зараад Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгээ загалмай дээр үхэлд хүртэл хүргэсэн гэдэг чинь Бурхан түүнээс илүү том золиосыг гаргаж чадахгүй. Өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авна. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгээ загалмай дээр үхэлд хүргэж тэр гим нүгэл болон хараалыг бүгдийг нь төлж өгсөн гэжсэн үг байна. Исая 43 дугаар бүлгийг харцгаая. Исая 43 дугаар бүлэг. Исая 43 дугаар бүлгийн 4-р ишлэлийг харъя. Чи миний нүдэнд үнэтэй, хүндтэй. Би чамд хайртай. Энд чи миний нүдэнд үнэтэй, хүндтэй. Би чамд хайртай. Тиймээс би чиний оронд хүмүүсийг амийн чин оронд үндэснүүдийг өгнө. Энэ үг бол мэдээж Израильчуудын ард түмэнд хараагдсан тэр газраас эргүүлэхийн тулд хэлсэн үг боловч Есүс Христээр дамжуулан биднийг аварна гэдгийг хэлсэн тэр дүр нь байсан байна. Тиймээс Бурхан биднийг эрхэм хүндтэй, үнэтэй гэж хайрладаг байна. Тиймээс биднийг аврахын тулд өөрт байгаа бүхнээ зараад тэрхүү талбайг худалдан авна гэдэг чинь Бурхан тэр агуу золиосыг гаргаж бидний гим нүглийн хөлсийг бүгдийг төлсөн гэсэн. Исая 49 дугаар бүлгийг харъя. 49 дугаар бүлгийн 49-ийн 5-ын төгсгөлийн хэсэг дээр
За би эзний мэлмид алдар хүндтэй. Надад бурхан минь хүч болсон. За би эзний мэлмид алдар хүндтэй. Надад бурхан минь хүч болсон. За бид хүн Библиэр дамжуулан харвал бурхныг харахад бид нар хамгийн үн хүндтэй хүмүүс юм. Бидэртэй адилхан гэмтнүүдийг аврахын тулд Есүс бол эцэг хүү ариун сүнс бурхан тэр гурвлагч оршин бурхан нэг шүү дээ тийм үү? Яаж энэ гурав нэг байх юм бэ? Энийг бид бүхэн өөрсдийнхөө мэдлэгээр бол ойлгохын аргагүй юм. Гэхдээ энэ бол үнэн. Тиймээс бурхантай адил нэг юм. Есүс бол. Гэхдээ тэр байр суурийг орхиж Филиппой 2:4-өөс уршаа харах юм бол хэдийгээр 5-аас харах юм бол хэдийгээр тэр бурхны дүр байсан ч бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Бурхантай адил нэгэн хүнтэй адилхан болсон. Хүн хүртэл тийм ээ энгийн хүнч биш бүр боолын дүртэй болсон. Хүн төрхийг олсон тэр үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байв. Хүний сүнсийг аврахын тулд бурхан аавын хүсэлт үхэлд загалмай үхэлд хүртэл дуулууртай байсан. Бурхан биднийг аврахын тулд ямар үнэтэй хөлсийг төлж бурхантай адил нэгэн тэр цорын ганц хүүнийг загалмай дээр өөхөх хүртэл намайг аврахын тулд бурхны цорын ганц хүү өгсөний та бүхэн мэдж байгаа үстэй. Үүнээс агуу зүйл гэж юу байх вүлээ? За тиймээс би эзний мэлмид алдар хүндтэй. Ямар алдар хүндтэй бол? Нэг хүн тийм ээ. Үнэхээр баян хүн өөрийн бүх төрөнгөө зараад нэг чухал зүйлийг худалдаж авлаа гэж бодъё. Тэгвэл тэр баяныг харахад түүнээс илүү чухал зүйл гэж байхгүй болно. Түүнийг үнэхээр эрхэмлэн нандинг хадгалж таарна тийм биз дээ. Хайжихгүй гэд. Бурхан биднийг аврахын тулд зүгээр л нэг хөнгөн за би чамайг өрөвдөж байна. Чамайг там руу явуулахгүй болгож өгье. Энэ зэргийн биш юм а. Биднийг аврахын тулд Бурхан өөрийн цорын ганц хүүгээ бидний өмнө загалмай дээр үхэлд хүртэл өгсөн. Тэр үнэт цусаа бүгдийг урсгасан. Ямар үнэтэй хөлсийг төлсөн болоо. Үнийг бид өөрсдийн мэдлэгээр ойлгохгүй. Тиймээс би эзний мэлмид алдар хүндтэй. Иохан 10:28 дээр харах юм бол би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хизээч мөнх өгөхгүй. Там руу явах гэмтнийг авраад мөнх амийг өгсөн байна. Тэдний хинч гараас минь булаахгүй. Тэр үнэтэй хөлсийг төлөөд авчихсан учраас бидний сүнс эзний моторт байгаа. Бузар сүнс булаан авч чадахгүй. Хин ч эцгийн гараас булааж чадахгүй. Есүсийн моторт Бурхан аавын маань гарт 2-3 давхар хамгаалтаар бид бүхэн хамгаалагдсан. Хүмүүсээ баттай дахин төрсөн хүн сүрнэ гэсэн асуудал байхгүй. Аврагдсан хүмүүс буруудах юм бол там руу явна гэж битгий тийм юм яриараа. Аврагдсан хүн хүртэл итгэлээрээ сайн амьдрахгүй бол магадгүй эсвэл ямар нэгэн гим нүгэл хийж болох юм. Гим нүгэл хийсэн ч зүгээрээ гэсэн үг биш ээ. Гэхдээ тэнд сахилгажуулт байна. Сахилгажуулт махбодыг үхэлд хүртэл хүргэдэг. Тэгтэл хаяа хормоо юм хийсэн ч бурхан намайг сахилгажуулахгүй байхыг харах юм бол би ч одоо баг хүн юм байлгүй дээ. Бурханд баг хүү гэж байхгүй. Сахилгажуул байхгүй бол тэрээр хүүн бус харин бутач юм аа гэж хэлсэн байгаа. Сахилга байхгүй бол хүүгүүд нь бус бутач. Еврей 12 дээр гардаг тийм ээ. Гарцаагүй сахилгажуулт байдаг. Сахилгажуулт байсан ч сүрэл байхгүй аврагдсан хүнд бол. За тэглээгээд сахилгажуултын явах авчихъя. Гээл гим нүгэл хийгээд иж болохгүй үстэй. Биднийг аварсан эзэн Бурхныг хайрлаж, Бурхны үгэнд дуулууртай байж, Бурхны хүсэл алдрын төлөө амьдрах хэрэгтэй шүү дээ. Зүгээр нэг тэгсгээд
дундуур нь амьдарч байгаа л диваажинд очие гэх үү? Үгүй. Тэгэх боломжгүй юм. За ямар ч байсан талбайд нуусан эрдэнэ энэ ертөнцийн хараагдсан энэ газар энд амьдарч байгаа бид бүхний сүнс юм. Хүний сүнс, Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн сүнс бол эрдэнэ. За тиймээс Бурхан энэ гимнүглээр дүүрэн ертөнц, Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Гимнүглийн хөлс болгож өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөнхөхгүй харин мөнх амьтаа болно. Там руу явах сүнсийг аварч мөнх амьтаа болгоно. Өөрийн цорын ганц хүүгээ өгсөн. Мэдэж байгаа тийм ээ? Исая 49-ийн 20-ыг бас харцгаая. Исая 49-ийн 20 хамт уншицгаая. Эндснээс хойш хүүхдүүд чинь чихэнд энэ нутаг надад хэтэрхий давчууд бол надад амьдарч болох газар өгөөч гэж хэлнэ. Эндснээс хойш хүүхдүүд гэж хэлсэн байна. Бид бүхэн маш олон зовлон эндэгдэл донд Бурхны хүүхэд болон төрсөн. Исая 144 144-ийн дуулал 144 байна. Дуулал 144-ийг түр харцгаая. Дуулал 144-ийн 3 хамт уншицгаая. Аяа эзэн хүн гэгч нь юу болоод та түүнийг мэддэг юм бэ? Хүний хөвгүн гэгч нь юу болоод та түүний тухай боддог юм бэ? Эзэн гэдэг бол бүтээгч Бурхан юм. Бүтээгч Бурхан минь ээ. Хүн гэгч нь юу болоод та түүнийг мэддэг юм бэ? Хүний хүү гэгч юу болоод та түүний тухай боддог юм бэ? Тэгэж их хайрладаг юм бэ? Хүн гэдэг нь юу болоод биднийг аврахын тулд тийм үнэтэй хөлсийг төлсөн юм болоо. Тэгэж хэлж болж байгаа үстэй. Энэ бол Бурхан биднийг ямар их хайрладаг гэдэг нь биднийг аврахын тулд ямар том хөлсийг төлсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Зүгээр л нэг өрөвдөөд. За ах уу. За гимнүглийн чинь би уучлаа. За дэваажн руу би явуулъя. Ийм нэг хөнгөн зүйл ерөөсөө биш юм. Биднийг аврахын тулд Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгээ загалмай дээр үхэл хүртэл өгөхгүй бол болохгүй. Биднийг аврахын тулд үүнээс өөр арга байгаагүй учраас тэр байна. Нэгдүгээр Тимотос. За Библиэс дахиад харъя. Нэгдүгээр Тимот 2-ын 6-г харцгаая. 1-р Тимот 2-ын 6-г хамт уншъя. Тэр өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн нь зохистой цагтаа гэрчлэл болжээ. Тэр бүгдийн төлөө. Тэр Есүс бүх хүмүүсийн төлөө. Би болон та бүхэн бүхий гэмтнийг аврахын төлөө өөрийгөө золиос болгон өгсөн. Зохистой цагтаа гэрчлэл болсон. За, золиос болсон. Өмнөөс нь төлж байгаа тэр мөнгө, тийм ээ? Гим нүгэлтнийг авахын тулд маш том төлбөрийг төлөх ёстой байна. Мөнгө биш ээ. Бурхан цорын ганц хүүгээ үхэл хүртэл өгөх. Есүс өмнөөс минь тэр золиос болсон. Золиос болгон өгсөн. Өөрийгөө золиос болгон өгсөн.
зохистой цагтаа гэрчлэл болжээ. Одоо ариун сүнс бидэнд ирээд энэ үннийг хэлж байгаа шүү дээ. Бурхан биднийг сүнсийг аврах ажлыг үүнийг хийхэд бол ямар том үнэтэй хөлсийг төлсөн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Өөрийнхөө бүхий л зүйлийг зараад, өөртөө бүгдийг зараад тэр талбайг авнаа. Тэр чинь тариалан хийхэд бол авч байгаа биш шүү дээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн ертөнцид ирэх гэмтнүүдийг аврахын тулд юм. Тэр талбайд нуугдсан эрднийг гаргахын тулд. Ром 5:8-ыг бас харцгаая. Ром 5:8. Хамт уншъя. Гэтэл бидний нүгэлтнүүд байгаад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлахаараа Бурхан харуулсан билээ. Биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлахаараа Бурхан харуулсан билээ. Биднийг нүгэлтнүүд байхад гэсэн. Бурхантай гим нүглээс болж дайсан болсон байхад 10 дээр харах юм бол бид дайснууд байх таа гэсэн байгаа. Гим нүглээс болон хормоо үйлсээс болж дайсан болсон байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлахаараа Бурхан харуулсан билээ. Ямар их хайрлсан болоод биднийг нүгэлтнүүд байхад та нар ёрын үйлсийг үйлдэж хөндөрсөн бөгөөд дайсагсан сэтгэлтэй байсан боловч Христ бидний төлөө өгсөн. Үүнийг төсөөлөн бодох боломжтой юу? Ямар үнэтэй хөлсийг төлсөн болоо? 1-р Иохан 4-р бүлгийг түр харцгаая. 1-р Иохан 4. Нэгдүгээр Иохан 4-ийн 9-10. 1-р Иохан 4-ийн 9-10. Хамт уншъя. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр Бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм. Бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн үүнд л хайр байгаа юм. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн нь зүгээр илгээсэн юм биш, загалмай дээр үхэл хүртэл илгээсэн байна. Түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Есүс үхэл хүртэл явсан гэдэг нь оронд нь биднийг амьлуулахын тулд. Бид Бурханыг хайрлсан бус гим нүглийн дунд байсан биднийг яаж бид Бурханыг хайрлсан бэ? Бид Бурханыг хайрлсан биш ээ. Харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвдрүүл болгохоор илгээсэн. Үүнд л хайр байгаа юм. Бидний нүглийн улмаас. Бидний гим нүглээс болж хүүгээ эвдрүүл болгон Есүс загалмай дээр үхснээр Бурхантай эвдрүүлж өгсөн тийм ээ. Загалмайгаар эвдрүүлж өгсөн. Тиймээс биднийг аварсан байна. Ром номноос дахиад харцгаая. Ром 8-ийн 32. Харъя. Ром 8:32-ыг хамт уншицгаая. Тэр өөрийн хүүг харамлалгүй, харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Тэгвэл тэр яаж бүх юмыг түүнтэй хамт бидэнд сул өгөхгүй байх билээ. За энэ үгийг бүгдээрээ сайн хараарай. Өөрийн хүүг харамлалгүй. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг харамлалгүй, харин түүнийг бид бүхний төлөө тушаасан юм. Бид бүхний төлөө үхэл хүртэл өгсөн байна. Хичнээн хин нэгнийг хайрлаж өрөвдлөөгээд цор ганц байгаа хүүхдээ тэр хүний өмнөөс өгөж чадах хүн байх болов? Хүн бол тэгж чадахгүй шүү дээ. Бурхантай адил нэгэн тэр ариун цорын ганц хүүгээ бид бүгдийн төлөө
үхэлд өгсөн. Тушаасан. Бид бүгдийн төлөө, бидний хүн нэг бүрийн төлөө Бурхан цорын ганц хүүгээ үхэлд хүртэл тушаасан гэдгийг мартаж болохгүй. Бидний авсан аврал ямар гайхалтай агуу гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Яаж бүх юмыг түүний хамт бидэнд сул өгөхгүй байх вүлээ? Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгийг үхэлд хүртэл өгсөн. Тэгвэл өөр юуг өгөхгүй байх юм бэ хүмүүсээ? Энэ үнэнд итгэх юм бол Бурхан бидэнд бүх сайхан зүйлийг өгье гэж хүсдэг. Бүх сайхан зүйлийг л өгнө гин. Энэ газар дээр амьдарч явах хугацаанд хүртэл хараахан махбодны ертөнцийн дээр амьдарч байгаа. Тиймээс биднийг дасгалжуулахын тулд төрхөн зургийн зовлон бол байгаа. Гэхдээ Бурхан биднийг үнэхээр ихээр хайрладаг гэдгийг мартаж болохгүй. Бурхан өөрийн цорын ганц хүүгээ үхэл хүртэл өгсөн байхад өөр юуг өгөхгүй байх юм бэ? Бид нэр итгэж дуулууртай байх юм бол бүхий сайхан зүйлсийг Бурхан бидэнд өгнө гэсэн үг байна. Гэтэл энэ талбай эзний солигдсон юм биз дээ. Бузар сүнснээс болж гим нүглийнхийн хүн гэдэг бузар сүнсний иргэшэл байснаас шилжсэн. Одоо энэ гим нүглийн хөлсөн төлөгдөж Бурхан руу очисон байгаа. Одоо энэ талбайн эзэн бол Бурхан. Талбайд байгаа эрдэнэ тэр эзэн солигдсон гэдгийг ч мэдэхгүй байгаа шүү дээ, тийм үү? Матай 13-ыг эргээд харъя. Матай 13-ийн 45-ыг харъя. Бас Тэнгэрийн хаанчлан сайн сувд хайгч худалдаачинтай адил юм. Их үнэтэй ширхэг сувдыг олоод тэр явж өөрт байсан бүхнээ зарж түүнийг авнаа. Тэнгэрийн хаанчлал нь хүн аврагдаад дэваажинд очно гэдэг нь сайн сувд хайгч худалдаачинтай адилхан. Сайн сувд. Дээр үеэс ахуулаад энэ сувд нь үнэхээр үнэтэй зүйл байсан юм шиг байна. Тиймээс хуучингэрэн дээр хүртэл мэрэгэн ухаан эрднээс сувднаас ч илүү дээрээ. Сувдтай холбоотой үг маш олон бий. Бас Тэнгэрийн хаанчлал нь сайн сувд хайгч худалдаачинтай адил юм аа. Энд худалдаачин юу хийдэг хүн бэ? Үнэхээр сайн сувдыг хайна. Тэр хүний бүр хүслэн. Гэтэл их үнэтэй ширхэг сувдыг олоод гин. Одоо сувдаа оллоо, хайгаад үзлээ. Гэтэл энэ зэргийн байвал их том бах, тийм ээ. Ямар ч байсан харах юм бол тийм ээ, энэ миний хайж исэн биш байна. Энэ бас биш байна. Тэгсэн нэг өдөр үнэхээр яг нүдэнд нь миний хайж исэн эрдэнэ энэ байна шүү дээ. Сувд маань. Үнэтэй ширхэг сувдыг олсон. Олсон бол авах хэрэгтэй үсттэй. Очоод өөрт байгаа бүх юмаа зараад үүнийг авах болно. Тэр их үнэтэй сувдыг олж авах нь өөрийнх нь зорилго байсан. Түүнтэй олсон бол бүх зүйлээ зараад энэ сувдаа худалдан авна. Энэ юу хэлж байгаа болоо? Хүмүүсээ сувд яаж бий болдгийг мэдхүү? Мэднэ үстэй. Сувд нь хясаан дотроо байж байдаг, тийм үү? Хясаанд тэнд нэг илсний ширхэг юм уу, ямар нэг юм орчих юм бол хясаа илсний ширхгээс болж их хэцүү өвддөг гэж байгаа юм. Тэр нэг чулууны ширхэг болоод тэрнээсээ болж тэгээд өөрөөсөө нэг шингэн ялгаруулаад түүнийгээ ингэж бүчдэг байх нь. Тэр нь сувд болдог.
Хясаанд маш олон зовлон байснаар дамжуулан бий болж байгаа зүйл бол энэ совд юм. Энэ үнэтэй совд нь Бурхан хүнд хамгийн сайхан зүйлийг өгөхийг хүсэж байгаа. Хүнч бас хамгийн эрхэм зүйлийг хайхын тулд олохын тулд ирсэн. Хамгийн эрхэм совд гэвэл юу вэ? Мөнх ам гэдэг үнэн. Мөнх амийг олж болох тэр үннийг олж авах. Түүний тулд ирсэн байна. Номлогчийн үгс 3:11 дээр харах юм бол бүх юмыг тэр тухайн цагт нь сайхнаар бүтээсэн. Харин хүнд юу өгсөн гэлээ? За сайн мэдэж байна. Үрд мөнхийг суулгасан. Бурхан бүгдийг үзэсгэлэнтэй бүтээсэн, харин хүнд онцгойгоор мөнхийг суулгаж өгсөн. Энэ бол бидний сүнсний маань хүсэл юм. Мөнх ам. Мөнх амийг олж авъя гэсэн энэ сэтгэл, сүнсний хүсэл хүмүүний зүрхэнд үрд мөнхийг суулгажээ. Мөнх ам гэдэг үннийг хайханд бол ирсэн байна. Бид нар энэ бол Есүс загалмай дээр өгсөн загалмайд зовлонгоор дамжуулж бидэнд өгсөн Бурхны нэгүсэл ба үнэн юм. Сургаалт үгс. За сургаалт үгс харахаас өмнө Матай 7 дугаар бүлгийг эхлээд харцгаая. Матай 7:7. Матай 7:7 хамт уншия. Гуй тэгвэл та нарт өгөгдөн, хай тэгвэл та нар олно, тогш тэгвэл та нарт нээгдэнэ. За боллоо. Энд гуй тэгвэл та нарт өгөгдөн. Юу гуй гэж байна? Тийм ээ. Юу гуй гэж хэлж байгаа бол амттай юм гуй. Эсвэл мөнгө их өгөөч гэж гуйх хэрэгтэй болов? Тийм залбирлыг Бурхан сонсохгүй. Бурханы өгөхийг хүсэж байгаа зүйл нь бидний гим нүглийн уучлалыг хүсэж байгаа. Уучлаа зогсохгүй бидэнд мөнхийн амийг Бурханы хаанчлалд орох алдарт найдварыг өгөхийг хүсдэг. Бид нар энэ ертөнцийн махбодын ямар нэгэн зүйлийг олж авахын тулд сайхан идэж ууж тэрний төлөө энэ ертөнцийн ирсэн юм биш ээ. Лук 12-ийн 9-9 өмнө харах юм бол нэгэн баян хүн тийм ээ олон жилийн турш хэрэглэх зүйлсээ цуглуулсан. Хэлэхдээ ам бие минь чамд олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа эд зугаац гэж хэлнэ. Харин Бурхан түүнд мунхага яг энэ шүн амчин чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмших вэ? Олон жилийн турш хэрэглэх хөрөнгө байна. Өөрийгөө амраа эд зугаац. Сүнс маань тийм зүйлийг идэж угаал зугаацах уу? Ямар нэгэн зүйл буруу биш вэ нү? Тийм зүйлийг идэж ууж зугаацч болдог бол амьтнаас өөр ялгарах юм юу байна вэ? Амьтан бол зөвхөн энэ ертөнцийн махбодын зүйлийг л олоод түүгээрээ сэтгэл хандаг. Идэж уугаад зугаацдаг. За тэгээд үхэх юм бол дуусна. Хүн бол тийм биш гэдэг бахад. Хүн ихээгээ хөвлөд 10 сар энэ ертөнцийн төрөн хэдэн жил амьдрахын тулдах бэлтгэлээ хийдэг. Энэ ертөнцийн хэдэн 10 жил л үүгээр дуусахгүй мөнхийн ертөнцид очихын бэлтгэл юм. Тэгвэл энэ ертөнцийн амьдрах хугацаанд мөнх амийг гих үнэнг олж авах хэрэгтэй миний сүнс маань. Миний сүнс Бурхны нэгүслийг авч хүсэж мөнхийн Бурхны хаанчлалд орох тэр үннийг мөнх амийн үннийг хүсэн тэмүүлэх ёстой үстэй. Гэтэл эд зугаац. 1-р Коринт 15 дээр харах юм бол маргааш бид үхэх юм чинь идэж ууцгаая л да. Үхэх юм чинь үхэх үртлээ идэж уугаад зугаацъя.
Тэгвэл энэ чинь амьтнаас ялгарах юм юу вэ? Хүн үүний төлөө амьд төрсөн юм биш ээ. Тийм зүйлийг өхийн тулд байдаг юм биш. Иремья 29:13 дээр харах юм бол та нар намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ намайг хайвал олно. Бүхий л зүрхээрээ, бүх зүрх сэтгэлээрээ эзнийг хайж үзэх юм бол эзэнтэй уулзна, олно гэсэн байна. Бидний сүнс аврагдахад мань тусалж өгнө. Сүнс маань бурхантай уулзнаа. Аврагдах үед миний сүнс бурхантай эвлэрсэн байна. Бурхантай нэг болсон ба. Бүхий л зүрхээрээ намайг хайвал олно. Сургаалт төгссөөс нэг харцгаая. Сургаалт төгс 3. Дуулал номын дараа сургаалт төгс бий. Сургаалт төгс 3:15. Сургаалт төгс 3:15. Хамт уншия. Тэрээр эрдэнсээс илүү нандин хүсэл татагч юутайч зөөрлөшгүй. Тэрээр буюу мэрэгэн ухаан. Совд эрдэнсээс ч илүү нандаа. Энд мэрэгэн ухааныг совдтай эрдэнтэй зөөрлөж үзсэн байна. Үнэхээр эрхэм зүйлний совд байна. Гэтэл мэрэгэн ухаан совд эрдэнсээс илүү нандин юм. Хүсэл татагч юутайч зөөрлөшгүй. Хүн ямар нэгэн зүйлийг олохыг үнэхээр хүсэж байна. Совд биш, эрдэнэ биш, харин мэрэгэн ухаан. Энд сургаалт төгсдөр мэрэгэн ухаан юу хэлдэг бол Есүс л мэрэгэн ухаан. За тиймээс 18 дугаар ишлэлийг харъя. Хамт уншия. Өөрөөс нь зурагсдад тэрээр амийн мод, өтөр түргэн түүнээс зурагсад ерөөлтэйе. Өөрөөс нь мэрэгэн ухаанаас зурагсдад тэрээр амийн мод юм. Эден цэцэрлэгт сайн мөг мэдүүлэгч модны жимсийг идэн амийн модноос бурхан амийн модыг нуусан. Гэтэл Есүс ирээд бидний гим нүглийг өмнөөс минь авсан учраас Есүсийг мэднэ гэдэг нь мэрэгэн ухаан юм. Бурхны нэгүслийг ухаарна гэдэг нь мэрэгэн ухаан. За тиймээс өөрөөс нь зурагсдад тэрээр амийн мод, өтөр түргэн түүнээс зурагсад ерөөлтэйе. Мөнх амийн үнэн түүнийг олж авахыг хэлж байна. Их үнэтэй ширхэг совдыг олоод. Бурхан бидний төлөө үйлдсэн зүйл биднийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц хүүгээ загалмай дээр үхэл хүртэл өгсөн. Бидний гим нүглийг өмнөөс минь зольж Бурхан биднийг аврах ажлаа ариун сүнс бидэнд үүнийг ухааруулж өгсөн байна. Колосай 1:6 дээр харах юм бол сайн мэдээ та нарт хүрчээ сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс үнэхээр Бурхны нэгүслийг ухаарсан тэр үед их үнэтэй ширхэг совдыг олж байгаа хэрэг юм аа. Ойлгосон биз дээ? Их үнэтэй ширхэг совдыг олж байгаа юм. Тиймээс сургаалт төгс 8:35-ыг түр харцгаая. Сургаалт төгс 8:35. Хамт уншия. Намайг ологч нь амийг гарцаагүй олж эзнээс тааллыг нь хүртэнэ. Намайг ологч нь амийг гарцаагүй олж. Намайг гэж байна. Намайг гэж хэн бэ? Есүс шүү дээ. Энд сургаалт төгсдөр гарч байгаа мэрэгэн ухаан энэ үг гарч ирэх юм бол Есүс Христ юм тэр чигтээ. Намайг ологч нь амийг гарцаагүй олж эзнээс тааллыг нь хүртнэ. 36 дээр намайг алдагч нь өөрийгөө хохирон намайг үзэн ядагч бүр үхлийг хайрлагчд юм гэв. Намайг ологч, намайг үзэн ядагч. Би хүнээр хэлж байна. Есүс Христийг зааж хэлж байна. За тиймээс их үнэтэй ширхэг совдыг олж явж олоод яваад өөрт байсан бүхний заран түүнийгээ авнаа. Түүний хойно гэхдээ жоохон хэцүү шүү дээ, тийм ээ.
бид бүхэн аврагдаад Бурхны нэгүслэр үнэнгүйгээр авсан тийм үстэй. Ямар нэгэн өөрийнхөө зүйлийг зараад тэр сувдыг авсан уу? Тэгжиж аврагдана гэсэн үг үү? Тийм биш ээ. Тэр бол Бурхан биднийг аврахын тулд үнэтэй хөлсийг төлөөд бидний гим нүглийн хөлсийг төлсөн. Бид нар тэр нэгүсэлд итгэснээр үнгүүгээр авсан биз дээ, тийм үү? Нэгүслийн учраа итгэлээр аврагдсан нь энэ нь та нараас бас харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд үүсээр чинь ирээгүй тул хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Нэгүсэл бол үнгүүгээр өгдөг. Нэгүслийн учраа итгэлээрээ аврагдсан. Үүсээр чинь ирээгүй хинч өөрөөрөө сайрхаж чадахгүй. Бид нар юугаар сайрхах аргагүй. Миний бүхий л амьдрал сайрхал маань загалмай л байгаа. Гэхдээ өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр энийг бас буруугаар ойлгож болохгүй. Тэр Бурхны нэгүслийг ухаарсан хүний эцэст төгсгөл юм. Биднийг Бурхан аврахын тулд өөрийн хүүг ертөнц рүү илгээж загалмай дээр үхэл хүртэл өгсөн. Түүгээр дамжуулан бид аврагдсан. Бидний сүнс аврагдсан. Тэр нэгүслийг ухаан аврагдсан хүн юу болох вэ? Миний авсан нэгүсэл тэр агуу нэгүслээр дамжуулан мөн хамийн үнний төлөө үлдсэн амьдралаа бүгдийг эзний төлөө өргөхийг хэлж өгж байна. Өөрийн амьдралаа. Энэ бол эцсийн үр дүн юм. Үнэхээр энгийн зүйл байх нэ. Ойлгосон биз дээ? Өөрт байсан бүхнээ зарж түүнийг тэр сувдыг авна. Аврагдсан хүний баталгаа юм. Дуулал. За, Ром 14-өөс харъя. Ром 14-ийн 7-оос 8 хамт уншъя. Бидний хинэнч өөрийнхөө төлөө амьдрдаггүй. Хинэнч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдралаа ч эзний төлөө амьдрдаг. Бид үхлээ ч эзний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийг. 2-р Коринт 5:15 дээр харах юм бол нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан. Тэрээр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад Есүс өмнөөс нь үхснээр бид нар амьдэрсэн шүү дээ. Амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус харин өөрсдийнх нь төлөө үхээд амьдлуулагдсан түүний төлөө амьдрнаа. Эзэн яагаад бидний төлөө үхсэн гэдгийг мэдэх үү? Эзний үхлээр амьд байгсад цаашид өөрсдийнхөө төлөө бус. Эзэн бол ариун, Бурхантай адил нэгэн, бидэнтэй адилхан гэмтний төлөө үхсэн гэнэ. Тиймээс биднийг аварж өгсөн байна. Одоо түүгээр дамжуулан аврагдсан хүмүүс цаашид өөрсдийнхөө төлөө бус харин өөрсдийнхөө төлөө үхээд амьдлуулагдсан түүний төлөө эзний төлөө амьдрнаа. Түүний эцэг төгсгөл юу вэ? Бидний хинэнч аврагдсан хүмүүсийн дунд эзэн над шиг гэмтнийг аврахын тулд гим нүглийн маань өмнөөс золин тэр аварж өгсөн гэх үнээр итгэсэн хүн аврагдсан бидний хинэнч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хинэнч өөрийнхөө төлөө үхдэггүй. Ямар байна энэ үг? Бид амьдралаа эзний төлөө амьдрдаг. Бид үхлээж эзний төлөө үхдэг. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийх. Яагаад эзнийх вэ? 1-р Коринт 6:16-9 дээр харах юм бол та нар өөрсдийнх биш бөгөөд Бурхан та нарыг үнтэйгээр худалдан авсан, тиймээс биеэрээ Бурханыг алдаршуул. Бидний гим нүгэлтэн байхад эзэн бидний өмнөөс үхсэн. Тэр үннийг ухаарсан хүн аврагч Есүс Голготын дээр урсгасан бүх цус сусаараа миний махбод сүнсний хүртэл төлөөсийг өгч зольж аварчээ. Эзний цусаар сүнс маань бие маанч зольж аварж өгсөн. Та нар одоо өөрсдийнх биш ээ. Миний сүнс минийх биш, эзний цусаар худалдан авсан учраас эзнийх юм. Миний бие ч эзнийх. Тиймээс
Өөрийнхөө төлөө амьдрах эрхэж байхгүй юм, үхэж ирэх байхгүй юм. Миний хүшимч нь тийм биз дээ. Юу гэж бодож байна? Хин ч өөрийнхөө төлөө амьдрдаггүй, хин ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Өөрийнхөө төлөө амьдарч байгаад өөрийнхөө төлөө үхэх юм бол тэр ч одоо юу вэ? Үнэхээр хараалтай байх нь. Аврагдсан хүн. Би хаяа гівгинэт хурдхан эзний өмнө очих юмсаа. Тийм сэтгэл үнэхээр яг шударгаар хэлэхэд хаяа гівгин төрдөг. Хэрэг хийх ажлаа бодох юм бол жаахан амьдрах хэрэгтэй. Зарим үед үнэхээр хурдан явах юмсаа. Тиймээс үхсэнч, үхлээч, амьдралаач амьдрах юм бол эзний ажлын төлөө. Үхэх юм бол эзний өмнө очно гэдгийг сайхан. Тиймээс Филиппо 1 дээр харах юм бол Илч Паул хэлэхдээ юунд ч ичихгүй харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн эндээс одож Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм. Илч Паул хэлэхдээ эндээс хол одож Христтэй хамт байх нь илүү дээр. Би эзний өмнө очно гэдгийг сайхан. Дээр. Махбодоор үлдэх нь та нарт илүү хэрэгтэй. Тиймээс би илүү жаахан амьдрах хэрэгтэй юу, үхэх хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байна. Сонирхолтой байгаа ч тийм ээ. Бид нар амьдрсан жизний төлөө, үгсэн ч бизнесний төлөө амьдрах үхэгч бай. Би бол эзнийг. Тэр магтан дог сайн мэднэ үсттэй. Үнэхээр тийм үү? Тийм үү? Эзэн. Энэ худлаа сайн ярих юм аа. Бидний зүрх сэтгэл, чин сэтгэлээсээ биш бол худлаа ярьж байгаа хэрэг. Амьдрсан жизний төлөө, үхсэн жизний төлөө. Бүх зүйл бурхны алдрын төлөө. Бид нар эзний төлөө үхэх сэтгэл бэлэн байж ээж эзний төлөө зөв амьдарч чадна. Эзний төлөө үхий гэсэн тэр сэтгэлийн бэлтгэл байна уу? Эзэн бидний шиг гэмтний өмнөөс загалмай дээр тэгэж цовдлогдож бүр үхсэн байна. Бид нар эзний төлөө амьдрын гэдэг нь тийм хэцүү байх уу? Над шиг гэмтнийг аварсан эзнийхээ төлөө өөрийн махбодыг 100 удаач болтгоо би үхүүлж чадна гэж Илч Паул хэлсэн. Эзнийхээ төлөө махбодоо хичнээн удаач бай үхүүлж чадна. Эзний төлөө үхэх бэлтгэл сэтгэл байгаа хүн эзний төлөө үхэн ямар том алдар суу вэ? Өөрийнхөө төлөө амьдарч байгаад өөрийнхөө төлөө үхэн гэдэг чинь сохор зоосны ч үнд хүрэхгүй. Христэд итгэгч хүн ийм зүйл бол зөрчилдөх юм. Хинэн ч өөрийнхөө төлөө амьдардаггүй, хинэн ч өөрийнхөө төлөө үхдэггүй. Бид амьдралаа эзний төлөө амьдардаг, бид үхлээж эзний төлөө үхдэг. Эзний төлөө амьдардаг хүн эзний төлөө үхэх эрх байгаа юм. Эзний төлөө үхэн гэдэг нь хэн хүссэн үхээд байх вэ? Өөрийнхөө төлөө амьдарч байгаад үхэж байгаа хүн эзний төлөө үхэж байна гэж хэлэх үү? Эзний төлөө амьдарч байгаа хүн эзний төлөө үхэх эрх нь байдаг. Үнэхээр үзэсгэлэнтэйгээр үхэж байна. Эзний төлөө үхнэ гэсэн тэр сэтгэл нь бэлэн болсон хүн эзний төлөө амьдарч чаддаг. Сайн бодоод үзээрэй. Тиймээс амьдрсан ч үхсэн ч бид эзнийг. Би одоо өөр их биш ээ. Эзэн амьдр гэвэл би амьдарч үхэх гэвэл үхнэ. Үхсэн амьд аль альных нь эзэн байхын тулд чухам үүний төлөө Христ үхээд амилсан билээ. Үүний төлөө. Юуны төлөө вэ? Үхсэн ч амьдрсан ч эзний төлөө амьдарч эзний төлөө үхэхийн тулд эзэн бидний төлөө үхээд дахин амилсан юм аа. Үхсэн амьд аль альных нь эзэн байхын тулд амьдрсан ч үхсэн ч эзний хүслийн дагуу үхсэн ч амьдч жолоод хорой өөрийнхөө хүслээр.
Энэ бидний аврагдсан хүмүүсийн эцэг төгсгөл юм аа. Аврагдаад за баярлаа. Эзэн минь ээ, Тэнгэрийн оронд очихоор уулзъя гэж яваад өгөх. 이렇게 하는 거예요. Аврагдсан хүн тэр үеэс ахуулан өөрчлөгддөг. Эзэн минь над шиг гэмтний төлөө өөрийн цорын ганц хүүгээ 저 독신자께서 үхэлд хүртэл золиослож миний гин нүглийг уучлж Бурхны агуу нэгүсэл хайраар аварж өгсөн байна. 주였으니 Өөрийн бие сүнс маань одоо эзних юм аа. Үлдсэн амьдралаа зөвхөн Бурхны хүсэл ба алдрын төлөө би амьдрнаа. Өөрд байсан бүхнээ зараад түүнийг авна, тэр сувдыг авнаа гэдэг чинь одоо аврагдсныхаа дараа өөрийнхөө амьдралыг бүрэн эзний төлөө амьдрнаа гэсэн үг юм аа. 하겠다는 말씀이에요. Үгүй юу? Дуулал 116-гийн 12 дээр надад ганцхан бүх өгөөмөр хишгээхин төлөө түүний дараа юу вэ? 은혜를 그다음 뭐죠? Би эзэнд юу гуцаах вэ? За дахиад нэг хамт уншия. Надад 다시 읽어요. ганцхан бүх өгөөмөр хишгээхин төлөө би эзэнд юу гуцаах вэ? Өглөө босонгуудаа та бүхэн энэ нэшлээс ахуулан чэйжлээрэ. Надад өгсөн бүх өгөөмөр хишиг. Бурхан өөрийнхөө цорын ганц хүүгээ энэ ертөнцид илгээж над шиг гэмтний төлөө тэр ичхүүр зовлон хараалыг аваа загалмаа дээр үхсэн, цусаа урсгаж өгсөн байна. Аварж өгсөн байна. Гэтэл тэр нэгүсэл Бурханы сүнсийг аварж өгсөн, Бурханы үр хүүхэд болоод 큰 은혜를 주셨고 이 Дэваажинд очих болсон. Энэ ертөнцөөс намайг зүгээр орхилгүйгээр тэр улсад орох хүртэл удирдах байгаа тэр бүхий л нэгүсэл юм. Энэ өгөөмөр хишгээхин төлөө би юуг эзэн буцаах вэ? Энэ нэгүслийг, энэ хишгээг мартчих юм бол хүн биш юм аа. Христэд итгэгч хүн биш юм аа. Яаж ийм юмыг мартах юм бэ? Хишгээхин төлөө би эзэнд юуг буцаах вэ? Зөвхөн амаараа энэ нэгүсэлд хариулахын аргагүй хайрлан өгсөн нэгүслийг төлөх аргагүйч мөхөс би дорой сэтгэлээр эзнийхээ зарцсан болно. Төлхийн аргагүйч гэлээ. Сул дорой зүрх сэтгэл бийч гэлээ. Эзнийхээ зарцсан болёо. Энэ бол аврагдсан хүний эцэг төгсгөл юм. Ойлгосон биз дээ? Та тэгвэл яах вэ? За тэгвэл яах ёстой вэ? Энэ махбод маань байнгад өөрийнхөө дагуу амьдрах гэж байдаг. Аврагдсан хүн ч гэсэн махбод байгаа. Бидний доторх хүн маань тэр зан чанар маань өөрчлөгдөхөөс өмнө байнга л энтэй зөрчилддөг. 교회 안에서 Тиймээс энэ чуулган дотроо байнга л үгнээс суралцаж 인격이 이제 그리스도인의 인격이 зан чанар маань Христэд итгэгч хүн шиг болж өөрчлөгдөх хэрэгтэй. Ганцаараа болж чадахгүй чуулган дотроо. 어린 아이가 나 Жаахан хүүхэд дөнгөж төрөнгүүтээ 엄마 아빠 аав ээж 언니 ах эгч 삼촌 за авга нагц 가족의 гэдэг бүх гэр бүлийнхэн тэр хүмүүсийн хайрыг нь авч үнэхээр өсөж ториндог шиг аврагдсан хүн ч бас энэ чуулган дотроо итгэлээрээ өсдөг байгаа. 베드로전서 2장 1절에 보면 Нэгдүгээр Петр 2:2 дээр харах юм бол үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар авралт хүртлээ өсөх юм аа. 자라는 구원이 있어요. Өсдөг итгэл гэж аврал гэж байна. 성장하는 걸 말합니다. Энэ өсөлтийг хэлж өгч байгаа юм. 당당히 성장하면은 Итгэл маань өсөх юм бол 당당하게 주님 뜻 илүү 힘이 있어요. бат бөхөөр эзний төлөө амьдрах хүчтэй болно. За тиймээс чуулган дотроо бүр холбогдох хэрэгтэй. Орж гараад л болохгүй шүү дээ. Эзний өдөр лавг гарагт заавал оролцоод дүргийн нөхөрлөл ахан дүүнэр хамтдаа цуглан нөхөрлж байгаа бол заавал оролцоод 세상 친구는 ертөнцийн анд нөхдөөсөө жоохон холдоорой зай бариарай. 1-р Коринт 10 дээр харах юм бол муу нөхөр сайн зан чанарыг эвддэг. 선한 형제를 Сайн зан чанарыг эвддэг. Энд чинь Бурхны хүслийн дагуу амьдрий гэсэн сэтгэлийг маань булаагаад явчихдаг. 그러니까 Тиймээс 못한 аврагдаагүй анд нөхөдтэй сайн мэдээ тараахын тулд түрхэн ойр дотн байж болох юм. Гэхдээ бүр дотносож болохгүй. Тэгэх юм бол өөрөө ч мэдэлгүйгээр 나귀가 холдоод өгдөг. 받지 못한 친구로 Бузар сүнс аврагдаагүй анд нөхдөр дамжуулан бидний итгэлийн амьдралыг сүрүүлдэг, нураадаг байна. Хором муу нөхөр сайн зан чанаруудыг эвддэг. За тиймээс их болгоомжтой байх хэрэгтэй.
Миний бич сүнс ч одоо минийх биш ээ. Өөрийнхөө дур зоргоор амьдрах эрхч байхгүй юм. Амьдрсан ч эзний төлөө бие маань, сүнс маань эзний загалмайд үхсэн тэр үнэт цус түүгээр худалдаж авсан их эрхэм зүйл юм аа. Тиймээс 2 дугаар Коринт 5:9 дээр гарах юм бол гэртээж бай, холдож бай, амьдрсан ч үхсэн ч түүн таалагдах нь бидний ирмэлзэл билээ. Илч Паул амьдрсан ч үхсэн ч зөвхөн түүн таалагдах нь бидний ирмэлзэл билээ гэж хэлсэн байна. Учир нь бид бүгдээрээ Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой. Аврагдсныхаа дараа бид яаж амьдрах ёстой? Амьдрсан бай. Эзнийг ирэх үед тэр бүгд зүйл ил болно. Христийн шүүх судлын өмнө гарч ирэх ёстой бөгөөд биеэрээ үйлцсэн сайн эсвэл муу бүхнийхээ төлөө хүн бүр хариугаа авах болно. Эзний хүслийн дагуу амьдрах нь сайн, эзний хүслийн дагуу амьдрахгүй нь муу. Махбодыг даган амьдрах нь хорм байна, ариун сүнсийг даган амьдрах нь сайн. Аврагдсаныхаа дараа эзний өмнө хэрхэн амьдарч ирсэн бэ? Тэр маань тооцогдох өдөр байгаа. Тооцогдох үед яах ёстой бол? Аврагдсан хүн диваажинд очино, алдар суун өөр байна. Библиэлд Петрийн жавхаа, Паулын жавхаа өөр. Сайн мэдээж харж байгаа Стефан ахлагчийн алдар нь ч өөр. Аврагдсан авралын адилхан ч гэлээ алдар сууж авах нь л өөр байх болно. Аврагдсан хүмүүсийн дүр төрх нь адилхан байх ч гэлээ алдар суун өөр байна. Алдар суу. Яг уу диваажингийн тэр хамгийн хойно байсан чи яах вэ? Тэр алдраар яах вэ гэхүү? Эзний өмнө очих, аваад очих юмгүй байвал яах юм бэ? Мөнхөд өөр байх болно шүү дээ. Мөнхийн алдар суу юм. Одоо ч болтгой эзний өмнө очих юм бол магадгүй та харамсаж магадгүй юм. Ингэн гэж мэдсэн бол би илүү эзний төлөө амьдрдаг байж, хичээдэг байж. Энэ махбодоос болж, энэ шунлаас болж, энэ ертөнцийн юу ч биш юмнаас болж зүрх сэтгэлээ булаалгаад дими хоосон амьдрчээ. Үнэхээр хоосон амьдрсан байх шүү дээ гэд хожим нь харамсах бах. Бидэнд одоохондоо хугацаа байна. Зүгээр амьдарч байгаад биднийг аварсан эзнийхээ өмнө ичих зүйлгүйгээр нүүр бардам эзнийхээ өмнө зогсох тул хичээцгээе. За түүний дараагийн зүйрлэл маань төрөл бүрийн загас барихаар тэнгист хайсан том тортой адил юм аа. Тэгээд торонд орсон болгоныг аваад явах юм биш. Суугаад сайныг нь савндхийн харин мууг нь хайнаа. За энэ юу вэ? Торонд орсон бүх зүйлийг нь аваад явчихдаг юм биш. Бүгдийг авдаг юм биш ээ. За би загасчин ах нараас асууж байсан. Торонд орсон загаснаас хайдаг загас гэж байгаа юу гэсэн. Байгаа гэн. Ямрыг нь хайдаг вэ гэсэн чинь иддэггүйг нь хайнаа гэн. Загас дотор хүртэл иддэггүй загас гэж байдаг гэн. Сайныг нь савндхийн харин мууг нь хайна. Үеийн төгсгөлч мөн юм байх болно. Зөвтийн дундаас ёрийн мууг ялгаж галтай зууханд хайнаа. Энд их чухал зүйл. Зөвтийн дундаас ёрийн мууг ялгаж галтай зууханд хайна. Зөвтөл аврагдсан хүн, тийм ээ? Зөвтийн дундаас хором мууг ялгаж хайнаа. Аврагдсан хүмүүс дотор хуурамчийг нь ялгана. Тор дүүрмэгц тэд түүнийг ирэг дээр татаж гаргаад сайныг нь савндхийн харин мууг нь хайна. Үеийн төгсгөлч мөн юм байх болно. Тэнгэр элч нар ирж зөвтийн дундаас ёрийн мууг ялгаж тэднийг галтай зууханд хайна. Тэнд уйлаан шүд хавирх нь буй. Аврагдсан юм шиг царайлаад байж байгаа. Зөвхт хүн биш юм аа. Хорон нэг юм. Түүнийг тэнгэр элч ялган хайна гэсэн. Диваажинд очихын оронд галт нурт галт зууханд хаягдана. Та бүхэн өөрөө өөрсдөө битгий мэхлээрээ. Бурхны нэгүслийг ухаараагүй байж аврагдсан юм шиг дүр эсгээд махбодоо дагаж амьдарч байж эзний төлөө амьдарч байгаа юм шиг. Бурхны өмнө тэр бол ерөөсөө уучлагдахгүй. Бидний эзэн ирэх цаг үнэхээр ойрхон байна. Тиймээс биднийг аврахын төлөө Бурхан ямар их үнэтэй хөлсийг төлсөн блэ? Над шиг гэмтэн одоо үлдсэн амьдралаа эзний төлөө амьдрна. Тэгээ эзний өмнө очих хэрэгтэй биз дээ. Өөрт байсан бүхнээ зарж түүнийг авнаа.
Миний итгэж байгаа энэ үннийхээ төлөө Бурхны өгсөн тэр агуу нэгүслийн төлөө өөрийнхөө амьдралыг өргөхийг хэлж өгж байгаа юм. Эцэст төгсгөлийг маань хэлж байна. За урд ариун зогийн яслал бэлтгэгдсэн байгаа. Төр ариун зогийн яслал байгаа. Хурдан дуусах учраас зүгээрээ. За төр залбирцгаая. Энэрэнгүй бидний Бурхан аамин. Бурханаас холдон явж гим нүглийн дунд байсан биднийг мөрөвдөн хайрлаж Эзэн Есүс бидний өмнөөс өгсөн урсгасан тэр үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угааж өгч дахин шүүлт ба хараалыг авахгүй болгон ямар ч хийсэн гавьяагүй байхад аварж өгсөн тэр агууныг үсэл талархаж байна. Одоо эзний үнэт цусаар аврагдсан бидний бие ба сүнсийг эзэн та цусаараа худалдан авсан тул одоо эзнийг хүлээ. Одоо үлдсэн амьдралаа зөвхөн Бурхны хүсэл ба алдрын төлөө амьдрсан жизний төлөө, өгсөн жизний төлөө бүх зүйлийг Бурхны алдрын төлөө амьдрахад удирдах өгөөрэй. Бидний дундаас ганц хүнч Бурхны тэр агуу нэгүсэл ба хайраас салан унахгүй байхад эзэн та удирдах өгөөрэй. Эзний өмнө зогсох тэр өдөр хүртэл бидний үлдсэн амьдралыг эзэн та бүрэн дүүрэн үг ба нэгүслээрээ удирдан захирч өгөөрэй. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.